яхад гимт ингээд жилийн дараа ингээд тэгж хэлэхэр чинь би бүр бас ингээд шоконд орд юм хаас би бүр ингээд гайхаад ядгаа байсан. Тэгэл би бүр ёо ичиж тэгээд нөгөө Christmas-аар буюу 100 сараар би нэг анх удаага эмээтэй танилцаад нөгөө би чи ингээд яг ууртай чигээр ингээд гараал явцсан буцаад орж ирэхдээ чсэн би бас л ингээд ууртай хэврээ байгаа штэ. Тэгээ харсан чи бүр ингээд ёо бүр ингээд шаал өөр хүн зөө бүр ингээд үнэхээр өөр хүн шиг харагдсан баггүй надад юм жоохон драма үүсгэж гээд байдаг. Драманд ер нь баг дуртай юм аашин. Тим хүний хувьд бол үгсээд байдаг драманд үүсэхгүй байгаа дангууд бас амар сонин зөө бүр ингээд сайн байцгаана уу. За Чимийн нэтэлээс өгтөд давтан морил шинэ бичлэгтэй давтан морил. Тэгэхээр энэ удаагийн бичлэг дээрээ би юуны тухай ярихаар шийдсэн бэ гэхээр та хэдийн гарчгийн дээрээс нь харж байгаачлан ерөнхийдөө одоо би яг найз залуутайгаа гадаад найз залуутайгаа анх одоо яаж танилцж ирсэн тийм ээ яг үргэлж эхэлж байхад одоо ямар бэрхшээлүүд соёлын ялгаанууд гэх мэтчлэн зүйлсүүд тохиолдож байв. Ерөнхийдөө одоо юм яг өөр соёлын гадаад хүнтэй ингээд юм үргэхэд ер нь ямар байдаг талаараа өөрийнхөө туршлагаас би яг нөгөө гоё ингээд ярилцъя гэж бодлоо энэ бичлэг дээрээ. Тэгээд яг найз залуу одоо миний үргэлжлэлтэй холбоотой ер нь асуултууд бол яг YouTube дээр, Instagram-аар ер нь нэлээдгүй ирдэг. Яг анх яаж танилцжсэн талаараа ингээд хуваалцаж гэх мэтчлэн. Тэгээд би яг өмнөх бичлэг дээр үргэлжлэлийн талаар холбогдлолтой бичлэг хийсэн болохоор тэрийг үргэлжлүүлээд одоо би яг ингээд өөрийнхөө эрхлийн талаар та нартай ингээд бас хуваалцъя гэж бодлоо. За анх яаж танилцсан түүх рүү орохоос өмнө шийдээ би ерөнхийдөө яг найз залуугийн талаар айгуу товчхон гэж дурдах юм. За битээр бол ерөнхийдөө 2 жил орчим болж байгаа. За тэгээ манай найз залуу болохоор одоо надаас нэгээр ах буюу 29 настай юм хүн байгаа. За амар насмсан хэлээ насан. За тэгээд Венесуэл төрсэн юм Итали залуу. Тэгээ аав нь Венесуэл, ээж нь Итали. Тэгэхээр ерөнхийдөө хагас Венесуэл, хагас Итали юм залуу. За тэгээд өөр байна. За тийм байна. Ингээд бид нар 2 жил орчим ингээд болж байгаа. За тэгэхээр бид хоёр ээжтэй яаж танилцсан бэ гэхээр ер нь товчгондоо хэлэхэд бол dating application буюу болзооны аппликейшнаар танилцж исэн. Тэгээд би ч болгонд 2022 оны 9 сард одоо мастер оюутан болоод Италид очиж байгаа шүү дээ. Эхний 2 сар орчим ингээд байр, сургууль одоо юу гэдгийг үнэмлэх хинэ тэрэгэл юмнуудаа ингээд зохицуулаад нэлээд завгүй өөр юм бодох завгүй ер нь бол өнгөрсөн. Тэгээд харьцангуй юмнуудаа зохицуулаад ингээд жигдэрсэн байна, амсцсан байна ингээд анзаарлаа тэгсэн чи яалтчгүй бүр ерөөсө хаашаач харсан дан хөгшөө хүмүүсээ юу. Тэгээ Итали за ер нь Италич гэлтгүй ер нь Европч нь ерөнхийдөө л хүн ам нь бол хөгшин хүмүүс байдаг гэдгээр одоо нэлээд алдартай шээ тийм хүмүүс мэдж байгаа. Тэгээд хаашаа харсан чи би ер нь л надад айгүй эвгүй байсан байхгүй ингээд. За сургуультаар л угаасаа ингээд залуучуудыг одоо залуу насны хүмүүс өөрөө үеийн хүмүүсийг харчиж байгаа. Тэгээ ингээд гэрийнхээ ойрхон супермаркет энэ төр орохоор бүр ерөөсөө дандаа хөгшин хүмүүсээ юу. Тэгэл гудамжаар авахаар дахиад хөгшин хүмүүс би бүр ингээд гайхаад хүүе би бүр ямар хотод ирж вэ энд ингээд хүмүүс нь угаасаа дандаа юм хөгшин байдаг. Өмнө би яхаа нөгөө Европ руу ирж үзег болохоор мэдгүй л юм л та. Одоо угаасаа энэ бол нормал хэдэг мэдээгүй. За тэгэл ямар ч сан дандаа хөгшин хүмүүс гэдэг юм гэж бодоод гайхваа. За тэгэд энэ одоо сонирхлоос өөдөөд нөгөө төгөр ер нь залуучууд нь ямар хөө залуучууд байдгийг гэж би яг сонжиж би яг хамгийн ахлаа Tinder татаж авсан. За тэгэл Tinder татаж аваад нэг бас жоохон угаасаа Tinder чинь жоохон муу нэртэй штэ нэг юм тийм төр зүрийн харилцааны одоо нэг удаагийн ч юм уу иймэрхүү харилцааны одоо аппликейшн гэдгээр ер нь аль жоохон нэг юм эмээгээл цаашаа харсан жилүүдээ нэг зураг мураг хийгээл нэг тандаад үзвэ. Тэгэл Asian гээл яма битсэн чинь над руу ингээд хид хэдэн хүмүүс бичсэн. Тэгэл бичиж байгаа нь бол одоо нэг юм бараг Netflix-ийн чийлтэй ер нь л нэг юм угаасаа жоохон тийм шууд 2 дугаар сувгийн тий одоо нэг удаагийн бараг нэг шөнө өнгөрөх гэсэн ч юм уу одоо юу юм за шулуухай хэлэхэд угаасаа за тиймэрхүү хүмүүс байна. Бүр тэгснээ бүр надаас нэлээд дүүм одоо тийм 20 морьтой залуучууд энэ төр бичиж мичээд за угаасаа Tinder-ыг би бүтгүү гэдгийг мэдчихсэн. Тэгэнгүүт би ингээд хайж үзсэн байхгүй Google-с ингээд яг юм serious relationship хайж байгаа хүнд ямар аппликейшн нь илүү тохиромжтой байдаг юм бэ гэсэн чинь ингээд юм хідэн лист гарч ирсэн. Тэгээ тэрэн дээр бол Bumble, Hinge, өөр юу чайлаа да. Hinge бол ямар ч татаж авч болохгүйсэн баха миний санснаар. Тэг ямар ч юм бэ Bumble татаж авбаа. Харьцангуй нөгөө юм serious relationship зориулсан гэхээр нь бас харьцангуй ингээ нэг юм одоо ихтгэлтэй болчихж байгаа шүү дээ. Яг хөө Bumble дээр чинь боломжууд нэлээд олон мэдээлэл оруулж байгаа шүү дээ. Одоо ядчил тамхи татдаггүй, ямар шашинтай, ирээдүйд юу хүүхдээ болохыг хүсдэг юм уу, хүсдэггүй юм уу гэх мэтчлэн одоо мэрэгжээс сөгссөн сургууль гэх мэтчлэн нэлээд олон юм өргөн хүрээний мэдээллүүдийг Bumble дээр одоо оруулах боломжтой болохоор илүү нөгөө хүнээ таних боломжийг нь бүрдүүлсэн гэдэг утгаараа serious relationship одоо тохиромжтой гэж магадгүй. Тэгээ хамгийн инээдтэй зэ Bumble-ыг ашигладаг хүмүүс бол мэдж байгаа ашиглаж байсан ч юм уу нэг дүрэн байдаг нь эхлээд эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүд рүүгээ бичих ёстой гэдэг юм дүрэн байдаг заяа. Бид тэрийг нь мэдчихсэн. Тэгэнгүүт
би яг ингэ нээчэл би одоо тэгэл би бичих юм бах та гэж бодоод байжсэн чинь хамгийн ихэнд майч усан залуу надад өөрөө бичсэн байхгүй төрүүлээ. Тэгэхээр би бодохгүй энэ заавал би ингэ төрүүлээд өөрөө бичих хүсэхгүй юм биш үү? Эрэгтэй нь ингэ өөрөө төрүүл бичих болох юм биш үү? Тэгвэл of course одоо би чинь одоо нөгөө амар одоо юу гэдэг лээ бардам юм болохоор description дээрээ буюу нөгөө юм тайлбар хэсэг дээр биччихгүй ингээд ер нь бол ингээд юм serious relationship буюу одоо serious relationship монголоор юу хэмдэ одоо ноцтой үерхэл ирснээсаа тийм ерөнхийдөө холын урт хугацааны үерхэл за гэж хэлчих тийм урт хугацааны юм үерхэл хайж байгаа. Тэгээд нэг удаагийн янз бүрийн юм хүсэж байгаа хүмүүс намайг алгасчаарай гэсэн утгатай юм бичээ. Тэгээд би жич гингүүтээ би тэгтээ төрүүлж бичихгүй шүү гэсэн утгатай юм бичсэн юм. Яагаад тэгэхээр нөгөө эрэгтэй бичиж болно гэж бодоод тэгээд ингээд ясан чинь Адрианатай манай найз залуу нэр Адриана гэдэг Адрианатай ингээд матч болвоо. Тэгээд анх харсан чинь нэг тийм надад ер нь бол хамгийн таалагдсан. За би энэ зураг нь байвал яг энэ зургийг оруулчих заяа. Та ингээд бас дүгнээрээ заяа. Энэ зураг бол яалчгүй бүр ингээд айгүй надад хөөрхөн санагдсан. Дээрээс нэг миний төрөд яаж яхад бүр үнэн драматай надсан. Миний Netflix-ээр нэг үздэг байсан нэг киноны яг гол дүрийг миний крашлж байсан залуутай айгүй төстэй харагдсан байхгүй. Тэгээд ямар хөөрхөн нэдэг залуу ямар хөөрхий гэж бодоод тэгээд би яг матч болсон юм. Тэгээд тэгсэн чинь бичдэгвэ. Ер нь бичихгүй шүү. Тэгэл гайхалуу ямар сонин гараа гэж бодоод тэгээ байж исэн чинь ингэдгийн зэ Bumble дээр бас нэг юм аа одоо нөгөө эмэгтэй төрүүлж бичих хэрэгтэй гэсэн чинь тэрнээс гадна байдаг нэг дүрм нь одоо матч босон хүнтэйгээ 24 цагийн дотор ямар нэгэн байдлаар чат эхлүүлэхгүй болвол тэр одоо матч босно ингээд устдчихдаг зэ тэр хүний ингээд ер нь бол чиний одоо аппликейшн дээр ингээд харагдахгүй болчдаг. Тэгэхээр яах боломжтой байдаг вэ гэхээр тэр матч тухайн өдөр матч босон хүмүүсээсээ зөвхөн нэг хүнийг сонгоод тэр нөгөө матч нь устгахаас өмнө 24 цагаас өмнө гэсэн үг шүү дээ. Дахиад 24 цагаар сунгаж болдог байхгүй юу? Тэгэхээр одоо жишээлбэл битэрийн кейсэн дээр яасан бэ гэхээр би ингээ Адрианатай матч болчоод би өөрөө мэдээж нөгөө төрүүлээ бичихгүй тэ эргэтэн бичиж болно ингээ ойлгоцсон болохоор тэгээд нөгөөт чинь бас бичиж болохгүй л хэлсэн байлээ л дээ. Яг үнэндээ тэр над руу анх удаага бичдэг залуу нь одоо яасан премиум энэ тэр нөгөө төлбөртэй юуг нь ашигладаг байсан юм яг яаж над руу бичсний бүр бүү мэдсэн. Ямар ч гэсэн Адриана бол над руу ингээ төрүүлж бичиж болохгүй байсан гэсэн. За тэгээд битээр ингээд аль нь би нэгэ хүлээгээд ингээд 24 цагаар дуусгах гэсэн чинь би яг ингээд харж байсан байхгүй. Тэгсэн чинь Адриана нөгөөтгөө ингээд сунгаад дахиад ингээд 24 цаг болгоцсон байсан байхгүй. Тэгэхээр нь бас ингээд хараад энэ залуу ч бас хөрхэн ийм effort одоо ийм хүчин чармаал гаргаад байна уугүй юу гэж бодоод ер нь тэрэнд нь болоод за тэгвэл энэ залуу надад сонирх одоо намайг бас адилхан сонирхож байгаа юм байна. Тэгээд яг намайг ингээд сонгоод ингээд 24 цагаар одоо зөндөө олон хүмүүс одоо матч босон байж болно шүү дээ Адрианатай. Тэгээд тэндээс ингээд намайг сонгосон байна гэдэг ер нь бол бодлоос болоод би Адрианатай чат бичиж эхлэе. Тэгээд битээрээ одоо энэ бүхэн эхэлсэн байдаг юм аа. За тэгэл бичиж эхлээл ер нь 7 хоногийн дараа байна уу анх уулзаал. Тэгээд яг Италид нэг шүү дээ нэг гой болцохын нэг гой юм нөгөө хаасаагүй нөгөө бар буюу одоо монголоор кофе шоп тийм ээ ингээд гадаагаа ингээд суугаад ингээд кофе унгаа уулзах эсвэл нэг юм одоо нөгөө Aperol одоо коктейл шүү дээ коктейл унгаа уулзах тийм соёл нь айгүй их байдаг учраас одоо анхны болцоо хийхэд айгүй тохиромжтой хөнгөн заавал тийм ресторан дээр ороод нэг юм динер минер идэж мэдээд авах шаардлага байхгүй нэг юм хөнгөн кофен дээр ч юм уу эсвэл юм коктейл унгаа уулзчих болдог. За тэгэхээр энийг яг хуу ирээд үед Италид ирээд болцож байгаа хүн байвал тэгээд яг хуу одоо аперитиво буюу юм хальт нэг юм амсхийх цаг байдаг штэ тэр цагаар ингээд болцох тийм тохиолдлууд бол зөндөө байдаг түгэмэл байдаг. За анх уулзахад битээр ер нь бол ерөнхийдөө яасан бэ гэхээр би нэг бараг 70% ярьсараа гадуулсан зөө. Тэгээд ингээд уулзахаас өмнө би бүр амар санарч байсан байхгүй. Ер нь жоохон нэлээд санаа зовоол ёо одоо англи хэлмэл нэлэндээ бас санаа зовоол тэг бүр ингээд гар ингээд салганж ирсэн байхгүй. Тэг би бүр хамгийн инээд наах ингээд манай гэрийн гадаа намайг ирж аваа. Тэг би ингээд машинд ингээд сууж байгаа шиг тэгснэ ингээд ёо би бүр амар сандраад байна. Чи миний гарыг хардаа гэсэн би бүр амар шууд ингээд одоо чичирж байгаа ингээд гараа харуулад заяа бүр нэг амар шал байна. Тэрийг одоо болтол ярьдаг. Тэгээд тэр бол айгүй cute үйлдэл байсан гэсэн. Надад бол тэгээд тийм cute байх гэж тэгэж зүгээр бодит байдлаар угаасаа би ингээд амар чичирээд байсан болохоор за тэгээд битээр анхны болцоол тэгэл битээр нэг кофе уугаад коктейл уугаад нэг тэр аваар ингээл яваал. Тэгээд би нэг 70% бараг би ярьсан баг заяа зүгээр. Амьдралаа хөөрөсөн зэ. Яагаад гэдэг. Гэтэ ер нь бол нэг юм байдаг штэ. Нэг юм эмэгтэй хүн юм нууцлаг байх хэвээр тийм ер нь тийм жоохон дуугүй тийм ингээл юм харцаараа ингээл байж байвал одоо айгу тийм дур булаам нөгөө хүнийхээ анхаарлыг татдаг матдаг гэдэг юм байдаг. Би тэрний ер нь жоохон эсрэг байдаг. Эсрэг чих юм надад ер нь их тийм таалагддаг байхгүй яа тэгэхээр одоо над шиг хүнд бол жишээ мэдрэмжүүдээ ингээд яг байгаа гар нь ямар ч фильтргүй хуваалцжээж яг ингээд тийм бүтэн тайван амгалан тийм мэдрэмж авдаг
хүний хувьд болвол нөгөө юмаа нуугаал ингээд нэг юм амар нөгөө хүнийх анхаарлаа татгаал амар нууцлаг царайлах тэгээд ах надад бүр амар ядаргаатай байдаг. Би угаасаа нэгдүгээр тэгж чаддгүй, тэхийг ч хүсдэггүй. Тийм болохоор ер нь бол бүр бүх юмаа ярьсан тэгэл миний өмнөх үерхэл ер нь зүгээр асуусан асуултуудад нь би бүр бүгдэнд нь хариулсан. Гэтэ одоо бодоод хад мань хүний тактик бас айгу зөвлөсөн мэлээ л дээ. Эмэгтэйчүүд ч угаасаа эмэгтэйчүүд ч гэлтэхгүй хүн ер нь өөрийгөө ярих дуртай шүү дээ. Тэгэхээр ийм өөрийгөө ярьчаар өөрийнхөө талаар ингээд яриад нөгөө хүний сонирхоод ингээд асуугаад ахаар өөрийгөө айгу тийм жухлаар мэдрээд тэр уулзалт болзоо ерөөхдөө айгу тийм таатай сэтгэл ингэж үлдээдэг юм байна л да. Одоо бодоод хахад. За тэгэл ямар ч исэн би бүх юмаа яриад одоо сүүлдээ бүр өмнөх нөгөө захирлуудаа яриа сүүлдээ захирал махарлаа сүүлдээ нөгөөд нь ч муула намайг бүр тэгж байгаа юм да бүр тэгсингээ бодоо модоо гэл хамт баг манай нэг экс захирлыг бүр үзий ядаж модаад нэг за тэгэж нэг юм юу болов анхны болцоосон. Тэгэл тэрнээс хойш ер нь тэгэд нэг юм манай найз залуу 30 минут орчим ингээд машинаар яваад очих юм зайтай юм жижиг арай жижиг хотод амьдардаг байсан. Тэгэж 90 очин би биенээ дуулзаад ингээд явсаар байгаа. Тэгэл гэрээхэндээ танилцал. За энэ дээр одоо нөгөө үерхэл харьцангуй юм сериусны болоод ирэх тусам одоо нөгөө соёлын ялгаанууд чинь ингээд баг багаар ингээд гарч ирж байгаа штэ. Хамгийн ихний соёлын ялгаа нь юу исэн бэ гэхээр штэ надад ийм байсан зөө ингээд хидэх болцоо нэрсэн. Дөрөв дэх болцоо байсан бах ямар ч ингээд намайг гэртээ өрөөд гэрээхэнтэйгээ танилцуулгаад тэгээ би ч болгоод нөгөө за би яг суух хүнээ л аав ээжтэйгээ танилцуулнаа гэж бодож явдаг гэсэн байхгүй юу. Тийм болохоор ийм аав ээжтэй нь уулзна гэдэг зүйлийг бол би амар жухлаар айгүй тийм сериусны хүлээж авдаг зав. Тэгсэн чинь мань хүн ингээд наваа танилцуулъя гэдэг би хичээд олдгоо бүр ингээд тэгэл за үгүй хойлоо би ингээд дараа нь танилцчаа гэдэг нөгөө аав ээжтэй танилцахгүйгээр тэгээд нэг юм гэрт нь очиж гэртээ танилцчаа тэгээд буцаад явж исэн. Тэгээд тэндээс харахад бол нэг юм соёлын ялгаанд бид ярьжсэн байхгүй би Монголд бол ингээд бид нар аав ээжтэй танилцахыг бол ерөнхийдөө одоо юм залуулах сэтгэлгээтэй хүмүүсийг статусвал ерөнхийдөө бол тийм юм жоохон нэлээд сериусны болоод ирсэн хойноо ингэж танилцуулдаг гэдгсэн чи ер нь бол мань нүний соёл нь олонгууд нэг юм багасаа бол яг Венесуэлд өссөн болохоор нэг юм Латин Америк соёлтой. Латин Америкчууд ч болгоо нэг юм одоо нэг халуун цустай нэг юм гэр бүсэх тийм ээ ийм одоо сэтгэл хөдлөлттэй иймэрхүү хүмүүс гэж яддаг шүү дээ. Хамгийн одоо нийтлэг ойлголт нь бол маш гэр бүсэх хүмүүс. Тэг айгу нээлттэй. Тэгэхээр ийм болзон дээр бол бүр ихний болзон дээр ч исэн хамаагүй ингээд гэрээхэндээ танилцуулж малцуулах бол ерөөсөө тийм асуудал биш. Тэрийг юм сүртэй хүлээж авдаггүй. За тийм байна. За нэг тэр бол айгу соёлын ялгаа байсан. Тэгэл би бүр ёо ичиж тэгээд нөгөө Christmas-аар буюу 100 сараар би нэг анх удаага эмээтэй танилцаад тэгээ аав ээжтэй танилцаад ингээд явж исэн. За соёлын ялгаанаас өмнө бас нэг бэрхшээл байсан заяа. Юу вэ гэхээр хэлний бэрхшээл заяа. Найз залуу бид тэр хоорондоо англиар ярьдаг. Манай найз залуу бол яг испанаар, италиар ярьдаг. Гэхдээ би өөрөө нөгөө итали хэл дээр сурдаггүй, англи хэлээр сурдаг учраас ер нь бол дандаа бид тэр англиар ярьдаг байсан. За тэгээд надад нөгөө яг одоо яг надад миний хамгийн сайн санаж байгаа юм нь болохоор шүү дээ. Яг үерхлийн ихэнх үед надад нэг юм дандаа нэг юм бачимцсан мэдрэмж төрдөг байсан зөө. Тэр нь юунаас болоод вэ гэхээр би ч болонгууд яг англи хэлний ярианы төвшин маань яг одоо итали руу сурах гад IELTS-д бэлдэж явах үеэс эхлээд ер нь гайгүй сайжирч ирсэн байхгүй юу. Тэгээ одоо би чинь хэлий одоо итали биш англи хэл дээр их сургуультаа ингээд одоо явж байгаа ч гэсэн явж исэн ч гэсэн тухайн үедээ яг өдөржингөө бол ингээд англиар яриад авах шаардлага гарахгүй шүү дээ. Тэгэхээр стил миний ярианы чадамж бол харьцангуй айгүй муу байсан. Дээрээс нь ингээд найз залуутайгаа ингээд битээр ярихаар чинь тэгээ одоо би багадаа ийм байсан одоо бүр ингээд би ийм травматай ийм ингэжсэн гэдэг юм нэлээ юм одоо харьцангуй одоо advanced төвшний ийм үг хэлгүүдийг англи хэлийг ашиглах шаардлагатай болж байгаа байхгүй юу. Тэгэд ирэхээр би одоо жишээлбэл 10 өгүүлбэр хэлмээр байлаа гэж бодоход ингээд 5-ыг нь л ингээд хэлж чадчих байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө хэлээгүй үлдсэн үг өгүүлбэр одоо тийм мэдрэмжүүд болохоор яг юм надад нэг юм ингээд цуглараад нэг юм бачимцсан мэдрэмж төрүүлээд дандаа л би нэг юм дутуу юм ингээд хийгээд юм дутуу гэлтэйгээд яваад байгаа юм шиг надад санагддаг гэсэн зүй. Тэр бол ингээд нэлээд тийм одоо хэцүү ер нь л айгүй хэцүү зүйлүүд гэсэн. Бид тэр чинь өмнө нь бол яг үерхлийнхээ их үе 7 хоногт нэг л удаа уулздаг байсан. Тэгэл тэр нь бол явандаа ингээл ихсэл явж байгаа юм л да 7 хоногт 2 3 4 гээл тэгээд 7 хоногт нэг л удаа уулзахад харьцангуй одоо юм цөөхөн байгаа шүү дээ. Тэгсэн ер нь л би яг найз залуутайгаа уулзсанаа дараа ингээд юм тархиараа ингээд сэтгэл тархиараа ер нь л амар ядарсан байдаг гэсэн зүй. Яагаад тэгэхээр өдөржингөө ингээд нөгөө ярих гад ингээд англиар ярихад надад тийм их хэцүү байдаг байсан гэсэн үг л аам л да. Тэгээ одоо олонгууд хамгийн сонирхолтой нь ерөөсөө тэр хэлний бэрхшээлийг тэгэж одоо тийм давах арга нь бол юу вэ гэхээр явандаа л харьцангуй одоо гайгүй л болдог юм шиг байлээ л да. Одоо бодоод хахад одоо найз залуутайгаа битэр болонгууд тийм
асуудал бол ярьцдаг зэ. Би бол бүр ямар ч гэсэн долоон болчихгаагаа ингээд бүр ингээд уйлж явах үедээ ч хамаагүй ингээд тийм ямар ч гаргадаг болсон зэ. Тэгээ тэр нь миний англи хэлний чадвар сайжирсан уу гэвэл бас жоохон эргэлзээтэй. За яг ярианы чадвар маань сайжирсан байж магадгүй. Тэгтээ миний анзаарснаар юу сайжирсан бэ гэхээр нөгөө юм бодохгүйгээр ингээд нөгөө ярьж л сурсан юм шиг л байлаа л да. Unconsciously-гаар гэх юм уу тийм ээ. Монголоор бид нэр ерөөхдөө ингээд нэг юм бодохгүй ингээд юм ярьдаг штэ. Яг л тэрнтэй харьцангуй одоо ижилхэн биш ч гэсэн одоо жоохон тийм дөхөж очих уйцаар тийм харьцангуй чөлөөтэй ярьдаг болчихсон. Тэгээд анхандаа бол тэр аль айгу хэцүү байсан хэлний бэрхшээл. Тэрийг бол ер нь өөр орны хүмүүстэй яг ялангуяа дөнгөж тэр орондоо очоод одоо хүнтэй үерхэд тэр орных нь хүнтэй үерхэд эхэлж байгаа хүмүүст бол нэлээд тохиолддог юм юу байх гэж бодож байна. Тохиолддог зүйл ах гэж бодож байна. Тэгээд үерхэд явж идэл яг анх удаага битээр соёлын ялгаанаас болоод нэг юм асуудал үүссэн. Ер нь бол битээр харьцангуй юм жоохон төлөвшөөд эхэлчихсэн насан дээр явж байгаа учраас битээрт бол харьцангуй тийм одоо маргалдах зүйл бол харьцангуй цөөхөн байсан. Тэгвэл яг энэ соёлын ялгаанаас болоод энэ нэг юм зүйл дээр бол битээр анх удаага ингээд юм маргалдах нэлээд тийм маргалдах гэх юм уу нэлээд юм тийм ширүүн хилэлцээр өрнсөн. Тэрний байсан бэ гэхээр би ч болгоо найз залыг баха гарын хоолойгоос хаяад идмээр байгаа штэ. Тэгээд хэлсэн чинь мань хүн тэгж байна. Ер нь бол би хоол их дургүй. Тэгээд явандаа бас ер нь нэг юм хоол хийгээд байна ч гэж ер нь бол бодохгүй байна гэж шүү. Тэгэл тэгснэ ингээд ер нь одоо юм манай Латин Америкийн орнуудын соёлд бол яг гэрээ эзэгтэй юм одоо өөрөөр хэлбэл нэлээ юм их байдаг. Тэгээд эхнэрүүд ер нь бол хоол хийдэг гэсэн утгаар шууд хэлчихлээ юм л да. Ер нь бол дандаа ингэж хоол хийдгээ. Тим соёлтой. Тийм болохоор би ингээд тэр соёл ингээд дасцсан. Тэгээд яг ингээд би өөрийгөө ингээд хоол хийн гэж бол ингээд бараг бодохгүй байна гэж шүү. Тэг би бүр ингээ гайхаад ингээ би ч юм бол анханасаа ингээ хэлсэн маа штэ ингээ би баян хоол хийхгүй шүү гэдэг хахад гинт ингээ жилийн дараа ингээ тэгэж хэлэхэр чинь би бүр бас ингээ шоконд ордог юм аахаас би бүр ингээ гайхаад гүчи тэгээд ингээ би ч анханасаа ингээ хэлсэн штэ тэгэл хэлж байгаа юм байна. Тэгсэн чинь манд хүн дэгнэ гүчи ингээ намайг ирэхэд л ингээ баянгаа ингээ хоол хийгээл ингээ гоё л эдгэсэ чи өөрөө ингээ амар гоо ингээд пашнэд ингээ хоол хийгээд байгаа юм шиг ингээд байсан. Тэгэхээр би бас ингээд чамайг ингээд байнга л хоол хийгээд ахын болоо гэж бодсон шүү дээ гэж авчин. Тэгээ би гайхаад тэгээ би тэр ингээд ярихгүй үгүй би чи ингээд чамайг гэртээ урьдсан хүн чи of course би одоо хоол хийхгүй яахав дээ. Ингээд гэртээ хүн урьчид би одоо тэр хүнээр чамаар одоо байнга хоол хийгээд байхгүй мэдээж хичээн чамд одоо тийм зочломтгой байх үүднээс тийм ээ дээрээс нь ингээд чи миний найз залуу болохоор би чамд өөрийнхөө гарын ингээд гоё амттай хоолоо 7 хоногт нэг л удаа ингээд хийчихээд бол явах бай дээ тийм ээ юм штэ гэд. Тэгээд тэр үед заяа надад ингээд анх удаага нэг ийм мэдрэмж төрсөн. Тэр болтол би ингээд найз залуугаа ер нь айгүй тийм open minded айгүй тийм нээлттэй сэтгэлгээтэй эмийг айгүй тийм нээлттэй хүлээж авдаг айгүй тийм өөрчлөлтөнд айгүй тийм бэлэн энэ гэж боддог байсан чинь яг тэгэж би ер нь ирээдүйд хоол хийхгүй гэж бодож ин гингүүд надад шууд ингээд ийм хан мөргөж байгаа юм шиг санагдсан зэ ингээд ер нь хоол хамт байхдаа хэрвээ одоо эхний жилдээ ч юм уу хэрвээ тэр хүн хоол хийхгүй бол ер нь явандаа ер нь амьдралынхаа туршид ер нь хоол хийхгүй байх магадлал амар өндөр штэ. Яг цөөхөн идэх хүмүүс нь ингээд явандаа хоол хийдэг болдог болж иж магадгүй. Тэгтээ ер нь л дийлэгтэй л ер нь өөрчлөгддөг шүү дээ. Тэгэл ямар ч ингэ нэг юм хан ингээ мөргөж байгаа юм шиг надад тэгэл мэдрэмж төрөлё. За одоо ингээ салт юм байна. За тэгэл би бүр гайхаад бүр шоконд ороо. Тэгэл нэг юм ясан маа. Тэгэд энэ бол нэг юм соёлын хамгийн анхны мөргөлдөөн байсан. Тэгээд за соёлын гэхээсээ илүү энэ бол баг үзэл бодлын юм байна л да. Яагаад тэгэхээр Монголд ч гэсэн бид нар ээжүүд нь гэрээ эзэгтэй нар л ерөөхдөө юм одоо галтхоо барал хоолоо идэг штэ. Би бол угаасаа яг тийм байх дурггүй. Аль аль нь хоолоо игээд ингээд цугтаа ер нь яг юм одоо заавал энэ тэнцүү байх албагүй. Тэгтээ яг юм гэрээ ажилд аль аль нь оролцох ёстой гэж угаасаа боддог болохоор за нэг тийм ширүүхэн яриа болж байгаа. Тэгэл дундуур нь бол мэдээж миний драма бол явж байгаа. Тэгэл нөгөө оройн тусдаа унтан нэтрэгээл за одоо тэгэл ингээл хойлоо тэгэл ингээл дуусч байгаа юм те мэ гэл үг хаяал тэгэл тэг яасан бэ гэхээр яг мань хүн юусэн л та тэгжинаа ингээд битэр за хойлоо ярилцъя гэл би чинь нөө сонио аашаал уурлал ингээл тэмдэгнэл яваад байгаа шүү тэнгүүд за хойлоо ярилцъя гэл тэг мань хүн тэгжинаа за би бас бодлоо ер нь ал юу ажиллахгүй байна яг юм хитрхийн нэг талдаа бас байж болохгүй байна ингээд яг манай соёл ийм ч гэсэн би тэгээд юу яа ингээд одоо чамд одоо буулт хийя гэх хайшинтай одоо юу хий. Би бас ингээд өөрчлөгдөё одоо юм өөрийнхөө ингээд үзэл бодлыг бас өөрчлөх гэж хичээе. Мэдээж би ингээд яг хоолндоо бол би муу нь бол айгүй үнэн дээрээс нь хоол хийж чадахгүй нь бол үнэн яг чадахгүй гэдэг бол айгүй жоохон сонио ойлголцтой. Тэгээ YouTube бэндээ сурч болно штэ.
Дургу нь бол үнэн. Гэтэ мэдээж ингэж хаяад ингэж бас ингэж хоол мал хийж яа. Тэгээд гэтэ чи айгуу гой хоол идэг болохоор чамайг хоол хийхэр чинь би ингэж одооноос шиг ингэж аягаа угаагаад эсвэл нэг юм гэрийн өөр ажлуудыг ингэж өөр байдлаар би ингэж одоо contribute буюу ингэж одоо гэрийн ажилд ингэж бас оролцоход бол надад асуудал ахгүй. Гэр цэвэрлэхэд надад ёстой асуудал ахгүй. Хоол хийх л жоохон юм асуудалтай ингээл. Тэгэл битээр ингэж юу яваа ингэж нэг юм ер нь бол юм тохиролцоо хийсэн. Тэгэл нэг 7 хоногт нэг удаа ингэж магадгүй ингэж юм одоо би ингээд чиний гарын хоолыг идмэр санагдсан үедээ чамд хэлээ чи тэгээд гоё гарынхаа хоолыг хийжээ. Тэгээд бусад үедээ бол ингээд хоёлаа хамтдаа хоолоо хийчихье. Тэгээд би ерөөхдөө бол ингээд махлах тоогооч байдлаар чи тэгээд одоо үлцэн аяг тавгаа угаадаг ч юм уу ингээд явъя гэд. Тэгээд тэгж тохиролцсноос хойш ер нь бол битээр ингээд яг юм гоё болцсон заяа яг. Тэгээд тэрнээс хойш одоо жишээлбэл битээр одоо ингээд хамт амьдарч байгаа. Тэгэнгүүт битээр ингээд хамт ингээд хоолоо бэлдээд ингээд бэлэн болгоо котлет энэ төр хийгээд ингээд хөлдөөчдөг. Тэгээд ингээд дийлэнхтэй бол юм бэлэн айгу хурдан амархан хоолнуудаа ингэж хийгээд идчихдэг. Заримдаа бол би хоолоо яадаг. Тэгэнгүүт мань хүн манай ажил олонгод айгуудаа угаагаад эсвэл би яг заримдаа яг хоолоо яагаад айгаа ингэж цэвэрлэнгүүд манай ажил олонгод гэрээ ингэж цэвэрлдэг, шалаа аваад ч юм уу тэ ингэж. За ер нь бол товчхондоо дуртахад ийм адреналинтай үргэлж байгаа. Энэ үргэлжил маань бол миний өмнө нь одоо байсан үргэлжлүүдтэй харьцуулахад бол хамгийн одоо эрүүл харилцаа үргэлжил гэж би одоо дүгнээд байгаа. Яагаад вэ гэхээр би яг энэ одоо үргэлжлэлтэй айгүй олон юмыг ойлгож авсан заяа. Дээрэс нь би айгүй mature болсон. Дээрэс нь би яг өөрийнхөө өмнө нь ингээд дандаа хүмүүсээс ингээд салаад байдаг байсан. Үргэлжил маань урт хугацааны үргэлжил хийж чаддаггүй байсан, бүтдэггүй байсан. Тэр одоо өөрийнхөө юм муу зуршлыг одоо зан гэх юм уу тэр муу занг бол би бүр өөрөө маш ухамсартайгаар ингээд өөрөө өөртөө ажиллаж хичээл зүтгэл гаргаж ингээд зассан заяа. За дээрэс нь бас яг юм үргэлжил дээр гаргадаг юм өөрийнхөө юм одоо муу юм жижиг юм сонин аашуудаа бас ингэж засаж ер нь жоохон контролдож ингэж сурсан. Үргэлжлийн тал дээр би бүр ингэж айгу шинээр ингэж айгу ахин хүмүүжсэн заяа. За нэг тэгээд хэлчихье. Манай найз залуу болонгууд нэг юм давуу талтай юм билээ л дээ. Ер нь бол эмээ ээж хоёртойгоо өссөн. Тэгээд яг эмгтээчүүдтэй айгу ойрхон үсгийн давуу тал нь угаасаа хүмүүс бас мэдж байгаа хэрэг нэг эмгтээ хүнтэй яаж харьцах уу, яаж ойлгох уу, ядчил эмэгтэй хүнийг сонсоод өгөх нь айгүй ингээд юм чухал гэдэг юм гих мэтчлийн юм ойр зургийн юмнуудыг айгүй сайн мэддэг заяа. Тийм болохоор намайг ингээд айгүй сайн ингээд юм айгүй зөвөр ингээд харилцаад ингээд ууртай үед яаж одоо харьцах тийм одоо анхаарчны basic юмнуудаа л мэдчихэж байгаа. Дээрэс нь бас нөгөө түрүүн хийсэрчтэй насвал бас харьцангуй юм одоо юу чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Тэр аль нэг юм 28, 29 ингээд одоо 30 руу нөхөж явж ин шүү дээ ингээд хөрцөн болохоор бас харьцангуй өөрөө өөрсдийнхөө за миний энэ за ийм юм байна гэдэг юм өөрөө өөрсдийнхөө одоо дотоод хүнтэйгээ ингээд танилцсан гэх юм уу өөртөө жоохон ойлгодог болцсон учраас энэ бол ингээд бас эрүүл харилцаа үүсгэхэд бол тусалж байгаа. За хамгийн гол юм заяа нэг юм нь бид тэр харилцаа ер нь одоо болтол ингээд үргэлжилж байгаа гийн гол одоо ач тус нь бол манай найз залуу яг өөрийнхөө эгог яг чухал үедээ ингээд буулт хийж чаддаг. Эгогоо дарж чаддаг гэсэн үг шүү дээ. Дарна гэдэг шүү дээ. Яг ингээд маргалдаал ингээд одоо ямар нэгэн тийм одоо үйл ойлголцол үүсэнгүүд миний биш дээ. Инстинкт дээр бүр багаасаа хийдэг байсан юм юу вэ гэхээр нэг юм за бүр хамгийн экстрим нь олонгод ингээд хаалгаас аваад ингээд гараад явах заяа. Эсвэл ингээд тэр өрөөг ингээд орхиод явах. Ер нь нэг юм зүхтах хандлагатай заяа. Юм болохгүй олонгод би ер нь жоох ингээд орхиод явчих гээд байдаг. Аюул муузантай. Яг үерхэл дээр штэ. Тэгэд энэ тэгэнгүүтээ зүхтангуудаа бас яах вэ гэхээр өөрийгөө буцаагаад аргадуулах юм санаатай заяа. Яа тэгэхээр би ч юм олонгод ингээ айл юм баг. Тэгээ би одоо ингээ буцаад бодоод үзэнгүүт багасаа л надад тийм зан суудсан юм байсан юм бэлээ л дээ. Айл юм баг тэгэл ер нь жоохон ирэх. Тэгээд одоо миний юм ингээ миний хүснээр болохгүй болол мэдээ жоохон хөвт чи уйлан те. Уйлаад намайг аргаттал нь би ямарчсан бүр ингээ хоолоогоо сөөтл уйлдаг гэсэн санаад байдаг аахгүй. Тэгээд ингээ уйлж байгаад ингээ унтцсан байж мэдэг. Тэгэл бас ингээд сэрсэн ч гэсэн бас л ингээ ууртай хэвээрээ ер нь нэлээд жоохон ирэх байсан юм. Тэнгүүд тэр зам маань бас стил одоо ч гэсэн ингээ хിവэрээ үерхэл дээр ингээд гарч ирж байгаа байхгүй. Тэгээд одоо хоёр эготой хүн болохоор явшаа дээ. Би ингээд орхиод явангууд нөгөө тишээс за яшиг шиг би одоо энийг гоо халбтай мөг гэл ингээд хоёр тишээс халаад тэгэл ер нь бол одоо бараг тэр чигээрээ салт юм яадаг нэг тийм болдог штэ. Тэнгүүд манай найз залуу ер нь харьцангуй нөгөө эгогоо ингээд юм дарж сурсан хүн болохоор яг ингэдэг зэ бүр яа хамгийн энэтэй нэг юм эрүүл харилцаанд хитрхийн эрүүл харилцаанд байхаар ч бас нэг юм амар сони юм байлээ штэ. Одоо би ч хэлэл өмнө ингээд миний өмнөх үргэлж яадаг гэсэн бахаар хэрүүл олонгууд за би уурлаад явлаа гарлаа те миний араас нэг бол ингээд гуугаад одоо нөгөө өмнөх одоо үржижсэн хүнтэйгээ одоо эвлэрнэ
Эсвэл тэр чигээрээ нөгөө хүн эготой хүн байж тааруул тэр чигээрээ цаашаа яваад ингээд болдог. За ерөөсөө юм хоёр л арга зам. Хизээч би ингээд намайг тэр хүн за чи буцаад орж ирээ. Буцаад орж ирээ. Тэгээ надтай ингээд өөдөөдөөсөө харж байгаад ингээд ярилцаа гэж одоо загнадаг гэх юм уу, шаарддаг гэх юм уу, тийм юм болж байгаагүй заяа. Тэгээ эхэндээ манай найз залуучин бол ингээд бас гууж үзэж байгаа штэ. Тэгэл ингээд гуугаал тайлбарлаад тэгэл би чинь бас харцангуй ингээд нэг гидийнхээ бас болцсон ингээд ойлгож байгаа учраас за миний буруу байсан байна гэд тэгэнгүүт яалтчгүй ингээд маргалдангууд миний нөгөө тэр инстинктээрээ гарч ирдэг тэр зан гарч ирэнгүүт манай найз залуу ингээд сүултээ нөгөө мэддэг болцсон би өөрөөс хэлчихэж байгаа шүү нэг ийм муу зам байдгаа би тэрийг заснаа маснаа гэдэг ингээд хэлчихэнгүүт тэрийг мэддэг болчингууд манай найз залуу ингээд нөгөө тэр өрөөнөөс ингээд гараа авчингууд чаадчихж байгаа юм ингээд яаж байгаа юм бэ буцаад орж ирээ тэг ингээд би чамайг хүлээж байна тэгээ буцаад орж ирээд надтай яарэ гэж байгаа байхгүй тэгэнгүүт би ингээд нөгөө өрөөнөөс ингээд амар ууртай ингээд түнтгнээл ингээд гараа авсан хүн чинь тэгэн нөгөө миний ингээд бардам зам хөдлөд болтгоогүй нөгөө эго штэ дахиад тэгэл намайг ингээд гуух хэрэгтэй гэж бодож байгаа штэ тэгсэн ч гэсэн ингээд бас өөрийнхөө бурууг дотроо мэдж байгаа болохоор тэгвэл нөгөө чинь ингээд би чамайг удаа хүлээхгүй шүү чи одоо яг одоо орж ирээд ингээд хойлоо ярилцъя ингээд чи ийм үйл дахиж хийхгүй гэж амласан штэ энэ тэрэг тэнгүүд нөгөө нэг амар чухам ингээд уурлал гараа авсан чи буцаал ингээд нөгөө нэг бараг хаалгаас авах шахав гараа авсан чи ингээд буцаал ингээд орж байгаа штэ нөгөө орхиод явсан өрөөрөөгөө нөгөө найз залуутайгаа ингээд одоо тийм мачур одоо ийм насан турш хүмүүс чиг ингээд ярилцахын тулд тэр бол миний ингээд бас ингээд эгогоо ингээд дард сурж байгаа хамгийн том одоо юу хиймдээ тийм алхам байгаа байхгүй юу ингээд өмнө нь үргэлжлэл дээр за уурлаа ингээд буцаад би бинтгээ уучраа оллоо тэр бол ингээд дандаа ингээд нэг юм хэдэн цагийн дараа хэдэн өдрийн дараа ч юм уу те нэг юм би бинийхээ уурыг гарсны дараа бас ингээд битээр одоо өмнө одоо өрчөөсөн үнтэйгээ ч юм уу тийм ингээд өмнө тэгж уучраа олдог байсан бол ингээд манай залуу бас юу хүсэж байдаг вэ гэхээр яг тухайн үед ингээд уучраа олох гэдэг заяа ингээд ерөөсөө тийм нөгөө намжин гэсэн юм нэг тэгж юмыг ингээд хойшин тавьдаггүй заяа тэгэнгүүт нөгөө би чи ингээд яг ууртай чигээр ингээд гараал явцсан буцаад орж ирэхдээ чсэн би бас л ингээд ууртай хэврээ байгаа штэ тэгсэн хэрнээ бас ингээд уучраа олчих санаатай тэгэнгүүт яг юм амар эрүүл харилцаанд орохоор ерөөсөө ингээд нэг юм драма үүсдэхгүй тэгээд над чиг одоо юм жоохон драма үүсгэж гээд байдаг драманд ер нь баг дуртай юм аашин тийм хүний хувьд л үсээд байдаг драманд үүсэхгүй байгаа дангууд бас амар сонин зөө бүр ингээд бүх юм ингээ амар эрүүл аргаар шийдэгдээд байдаг насаа. Би бүр ингээл ямар ч одоо юм сонио юмнуудтэй ингээ надаа өөрийнхөө төрж байгаа мэдрэмж одоо ингээл одоо ич хүртээж гэж бодох юм уу одоо энийг одоо хэлчих юм бол арай уурлаад бас ингээл хаалгаас аваа гараа авчих юм болоо гэж бодсон одоо тийм мэдрэмж юмнуудаа ингээд хэлэхээр ингээд бүр амар ингээд эрүүлэр хүлээж авдаг зөө бүр ингээд айгу сонин би одоо тийм амар токсик харилцан өмнө байдаг байсан юм уу бүү мэд тэгэл бүр ингээд амар одоо ингээд миний бодлоор хэрвээ тэр хүн надад ингээд одоо миний найз залуутай хийсэн шиг өмнөдийг надад хэлэх юм бол би бол бүр зоолтоо уурлан зөө. Зоолтоо уурлаад за тэгэл хаалга чанга хагаал ингээл гараал яваал уурж морлол бөө юм болно. Тэгэнгүүт тэгэж реакшн гаргаж магадгүй дээ гэж бодоол жоохон айдастай ингээл хэлэнгүүт яхаа мэдээж ингээд жоохон онцгүй сөрөг юм хэлвэл ингээд жоохон сөргөөр хүлээж авах нь ойлгомжтой реакшн гаргах нь ойлгомжтой. Гэхдээ манай найз залуу болгоо тэднийг ингээд амар юм эрүүлэр хүлээж авдаг. Эрүүлэр гэдэг нь юу вэ гэхээр би юу гэж яриад байна гэхээр ингээд чи ийм юм бодож байгаа юм байна. Яагаад ингэж бодсон гэдгийг чи хойлоо яриа. Чи яг энэс болоод игсэн юм уу? Яагаад тийм мэдрэмж төрсөн ингээд бүр ингээд амар ингээд гүнд нь ингээд яг юм ойлгож ингээд ухаж гаргаж ирж ингээд асуудлыг ингээд ярьдаг заяа. Тэгээд би чи өөрөө ингээд яг өөдөөдөөсөө хараад ингээд те өөрийгөө ингээд ухаад эхэлж байгаа шүү дээ. Чи яагаад ингэж мэдэрсэй гингүүд би өөрөө өөртөө ажиллах шаардлагатай болчих шүү дээ. Би чи нэр яагаад ингэж бодлоо. Надад тэгэж исэн болохоор нэгсэн мэн гэж өөрийгөө ингээд тайлбарлаад хэлээ. Явжангууд чинь би өөрөө ингээд ойлгоод шийдэг миний буруу байсан байна гэл. Тэг би ингээд буцаад уучлахгүйгээд одоо дуусч байгаа байхгүй юу. Тэг нэг иймэрхүү байдлаар ер нь бол миний юм үргэлжлэлтэй гаргадаг байсан айгуу тийм муу зан чанарууд бол аюу сайжирж байгаа заяа. Тэг бусдаараа бол ер нь бол би энэ дээр ингээд нөтөн дээр бусдаараа бууц уушир шиг адилхан гэдэг ингээд бичсэн байгаа. Одоо ч битээр яг юм хамт амьдраад түрүүн хэзээ тийм 1 сар болж байгаа гэдэгсэн. Өмнө нь бол битээр хамгийн урттаа нэг үсрээл 10 хоног л тасралтгүй хамт байж үзсэн хүмүүс байхгүй юу? Ер нь хамт ингээд удаа яг юм байж үзээгүй. Тэгээ би ер нь л яг нүүж ирэхээс өмнө нэг бодож ирсэн. За битээр ч одоо макста нэг 7-оос 10 хоног л хамт байж үзсэндээ одоо юм мэдгүй тийм үйл ойлголцох юмнууд гарах болоо тийм би мдээгүй тийм зүйлсүүд гарах болоо гэж бодсон. Харьцангуй тийм юм бол болоогүй. Ерөнхийдөө бол битээр ингээд айгүй тохиромжтой байгаа зэ ингээд хамт амьдрахад яг партнерын хувьд бол хамтрагчны хувьд бол тэгээд нэг шоконд ороосон юм нь юу вэ гэхээр би ингээд анх найз залуутайгаа танилцсан цагаас эхлээд манай ингээд сахалтай байсан байхгүй юу. Тэгээ би ингээд яг сахалгүй зургийг нэг цөөхөн нэг удаа ингээд харж байсан. Тэгэхэд бол сонио харагддаг юм байна да гэж ингэж бодож байсан ч гисэн надад бол нэг тийм өөр санагдаагүй зэ. Тэгсэн чинь мань хүн нэг өдөр
гэл би сахлаа усчуул гэсэн. Тэгэхээр чи тэгэл өөрөө л мэдээчтэй гэл. Гэтэ би чамаа сонсомоор байна гэсэн. Тэгэл ямар сони ингээд өөрөө л мэдээчтэй зүгээр штэ гэл. За тэгээ би хуслаа шүү гэл ингээд хусын. Тэгээ харсан чи бүр ингээд бүр ингээд шаал өөр хүн зөө бүр ингээд үнэхээр өөр хүн шиг харагдсан баггүй надаа ингээд бүр ингээд миний манай найд залуу биш юм шиг санагдаад ингээд би ингээд үнсийг гэхэр ингээд бүр ингээд танихгүй үнс гэдэг юм шиг санагдаад ирнэ. Ерөөсөө тасчихгүй ингээд нэг өдөр осон зөө бүр ингээд эвгүй санагдаад болтгоо. Тэгээд хамгийн гол нь би ингээд тийм жижигхэн өөрчлөлтөнд ийм одоо сонин ингээд нэг юм танихгүй хүн шиг юм мэдрэмж төрөө нэг юм жоохон хүйтэн өндөө болцсон байхгүй бид нар эхний өдрөө. Тэгээ болцсноосоо би бас ингээ өөрөөсөө санаа зовоод ичээд би ч одоо энэ хүнд ингээ амар хайртай ингээ сүрхийл байгаадсэн чи юу вэ ингээ зүгээр сахлаал ингээ өөрчлөнгүүд нь би одоо ингээ ийм сонирн болчихж байгаа юм дий. Тэгэхээр чи одоо ингээ амьдрал амар сүртэй нас би өөрөө ер нь жоохон сериус нүн л дээ. Тэгээд амьдралын энэ нухчаан ингээ энэ хүн одоо гар хөлчгөж болж болно. Тэр үед одоо би тэгээ яахаа энэ төр гэл өөрийгөө бодоод тэрэндээ амар гимшээ санаа зовоод нэг юм хүн хураад байгаа юм шиг нэг тийм миний хайр ингээ амар тийм хангалтгүй нэг юм худлаа юм шиг санагдал ингээд амар хэцүү байдалтай байваа. Тэгээ нөгөөдгөө бас найз залуутай хэлчихээр амар сонин штэ би одоо ингээд чамаа ингээ сахлаа уссан болохоор надад ингээд эвгүй санагдаад байна гэлтээж штэ юу ч хэлхий те ингээд учир нь олцдохгүй нэг юм сонин байж байгаа. Тэгэл угаасаа нэг айгуу том даваа тал нь манай найз залуу нөгөө түрүүнд хэлсэнчлэн битээр ингээд айгуугаа тийм нээлттэй орон зай байдаг. Ямар ч асуудлаар битээр ямар ч нэг үгүй чөлөөтэй ингээд би энэ хүнд ингээд итгээд найдаад буцаад ингээд намайг одоо тийм гүйлтийн буюу гэмшилтэй мэдрэмж төрүүлэхгүйгээр бид тээр ингээ ярилцаж чаддаг болдог гэдгийг би мэддэг болохоор ингээ за угаасаа өөрт нь ингээ хэлээд ингээ ямар ч сан яагаад ингээ ярвагнаад ингээ сонирн байгаад байгаагаа ямар ч учрыг нь ойлгуулъя гэж бодоод ингээ хэлвэ. Тэгэл ингээ бас тайлбарлал явж байхдаа би өөрөө ойлгож байгаа юм л да. Тэгэл ингээ за нэг ийм юм бас ингээ сахалгүй байгаа ч харахаар ийм энэ дээрээ гэсэн чинь тэгээд хэлж байна. Ер нь бол би тэрнээс өмнө бас би ингээд асуухаас ярихаас өмнө Google дэж хайж үзсэн ингээд ийм тэгсэн чинь ийм сахалтай залуучуудад одоо үерхсэн одоо суусан ч юм уу хүмүүс ер нь бол тохиолддог юм амар тийм нийтлэг юм бэлээ л дээ. Байнгын сахалтай байж байгаа сахалаа авчгаар ингээд нэг юм өөр хүн болчиж байгаа юм шиг юм мэдрэмж төрдөг зүйл бол зөвхөн надад тохиолдоогүй зөндөө олон хүмүүс ингээд одоо тохиолддог юм байлээ. Тэр нөгөө Quora болоо нөгөө асуулт хариултын вебсайт дээр шүү тэрэн дээрээс би харсан. Тэр бол угаасаа ер нь бол нийтлэг юм байдаг юм байлаа. За тэгээд найз залуудаа ингээд хийсэн чи харин ингээд тийм болохоор би чамаас ингээд хасчихуу гэж ингээд зөндөө асуусан юм аа. Гэтэ зүгээрээ ингээд ер нь бол тэгжээл миний бас нөгөө төрний ингээд уншснаар ойлгосноор бол тэгээд сахалтай залуучууд чинь ингээд тийм байлаа ингээд нэлээд удаан ингээд одоо найз охин байгаа ч юм уу ихнэртэйгээ ч юм уу ер нь сахалтайгаа ингээд байж байгаа дийг юм за одоо яг сахалгүйгээ царайгаа харуулах босоо ер нь нэг юм баг юм тест маягаар те душаад үзээчих юм нэг тиймэрхүү байдлаар сахлаа нэг юм хусч үзүүлдэг нэг тийм момент байдаг юм байна л да. За ингээд нэг цаг нь болохоор нэг юм үзүүлээд гэж байгаа юм шиг. Тэгээ мань хүн бас тэгэж бодсон юм шиг байгаа. Тэгээ өөрөө хэлэхдээ бол би бас ингээд ер нь нэг сахлаа хусчт юм уу да, нэг сахалгүй байгаад нэг үзүүлчт юм уу да гэж юу нөөрэ бодсон. Тэгээд ингээд сахалгүй байгаад сахлаа хусаал үзлээ. Тэгээд би өөрөө ч гэсэн бас ингээд сахалгүй царайгаа ер нь мартсан байсан болохоор нэг юм хусаад үзье гэж бодсон. Гэж хэлсэн. Тэгээд хамгийн инээдтэй нь би яг нөгөө тодорхой ингээд ойлгуулад, уудлаад ингээд бүх юмаа ингээд хэлээл надад ийм гэмшилтэй мэдрэмж төрсөн инээ тэрэ эдэргээл бүх юмаа яг хийсний дараагаас яг манай найз залуугийн царай ингээд ийм хэвэндээ орсон юм шиг надад санагдсан зөө тэр сахалныг ургаагүй хэврэл байгаа шүү. Тэгсэн хэрнээ надад нэг ийм амар гоё юм тайван мэдрэмж төрөөд ер нь дандаа надад их тэгж төрдгөлтэй ийм бүх юмаа ингээд ойлгуулад ингээд ийм дотор болж байгаа мэдрэмжүүдээ ингээд бүгдийг нь хуваалцчихаар би ингээд хөнгөрөөд явчихдаг байхгүй. Угсаа хүн болгонд хийдэг байх те. Нэг ингээд гоё тайван болчдөг. Тэг ингээд амар гоо тайван болсон зөө. Тэнгүүд хамгийн инээдтэй тэр намайг зовоогоод байсан асуудал тэр сахал биш ерөөсөө надад тэр төрсэн гэмшилтэй мэдрэмж байсан юм байлаа гэдгийг би ойлгосон байхгүй. Тэгээд тэрийг ингээд илэрхийлсэн чинь манай найз залуугийн хүлээж авсан зүйл нь болохоор одоо ярьсан зүйл нь болохоор эн чинь ингээд тийм байж болно шүү дээ. Одоо чамайг би жишээлбэл ингээд магадгүй халзан болчвол одоо тий ингээд чи өөр хүн шиг харагдаж магадгүй. Тэгээ би ингээд тэр бол хэсэгтээ надад эвгүй байж магадгүй. Тэгээд иймэрхүү зүйлэл бол хүн болгонд л тохиолддог баг. Тэгээд яг хуу битэр чи одоо ингээд 2 жил орчим болж байгаа тийм ээ. Тэгэнгүүт яг 2 жил гэдэг чинь масал би нэг ингээд таниал одоо хайртай ч гэсэн тэр хайр бол одоо 30 40 жил ингээд хамт ингээд одоо амьдарсан хүмүүсийн хайртай харьцуулахад одоо арай одоо юм бага байгаа л ах л та. Тэгэхээр тэр 30 40 жил хамт амьдраад би бинийгээ бүр хүлгүү гаргуу босон ч гэсэн хайрладаг хэмжээний тийм хайран дээр очсон хүмүүстэй одоо одооны битэрийн одоо үргэлээ ингээд одоо дүүцүүлэх нь одоо зөв ч юм уу буруу ч юм уу те бид нар чинь одоо ингээд эхэлж байгаа хайр шүү дээ тийм ээ энэ эхлэл хайрыг аль хэдийнэ мачур болоод ингээд юм лаг болцсон хөгжилдөө хүрсэн хөгжлийн манлайдаа хүрсэн тийм хайртай харьцуулж бодож өөрийгөө
буруутах нь бол айгүй тийм харьцангуй юм буруу юм байна гэдгийг битээр ойлгоод тэгээд ингээд айгүй гоёсон. За тэгэхээр энэ туршлагаас ингээд сургамж аваад хэлэхэд хэрвээ сахалтай залуучуудаа өргөж байгаа октод байвал ингээд ер нь бол нэг удаа сахлыг нь усаад бас ингээд үдчихэд бол ер нь айгүй сонирхолтой юм экспириенс юм байлаа шүү. Тэгээд эхний удаа эвгүй санагдчихэвэл жоохон хүлээгээрээ бас өөрт нь ингээд хэлээд наа чи ингээд ярилцаад үзээрэй те яаж хүлээж авах нь уу. Ер нь бол яг жоохон эготой хүн бол ингээд юу гэж чи одоо намайг юу гэдэг байгаа юм бэ ингээд намайг сахалгүй ингээд одоо бараг царай мутаг гэдэг байгаа юм уу юу гэсэн үг гэх ингээд бөө хэрүүл олно штэ. Тэгээ харьцангуй тэгээд манай ажил айгуу тийм одоо ухаалгаар хүлээж авдаг хүний хувьд болвол асуудал үүсээгүй. Тэгээд хэрвээ яхав тийм эвгүй санагдчихэвэл одоо тийм ямар нэгэн огцон өөрчлөлт эвгүй санагдчихэвэл ингээд нөгөө хүнтэйгээ ярилцаад үзээрэй. Тэр бол ер нь бол хүн бүхэн тохиолдог айгүй энгийн зүйл юм байл шүү. За тэгээд ийм байна. Тэгээд зөндөө олон хүмүүс асууж ирсэн. Тэгээд асуултуудад нь хариулсан бахаа гэж найдаж байна. Тэгээд энэ бичлэг маань хэрвээ таалагдвал subscribe дарж намайг дамжихыг битгий мартаарай. Ерөнхийдөө би олон сэдвүүдээр мэдсэн, ойлгосон зүйлсээ өөрийнхөө туршлага дээрээс үндэслээд ингээд та нартайгаа ингээд хуваалцаад явдаг ийм сувг байгаа. Тэгээд за бичлэгийг мань үзсэн дахиад баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.